Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дархан Пати сургуулиас мэдчилж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дархан Пати сургуулиас мэдчилж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхнээ сургуулиар аялуулъя, дотор байр, хоолны заал, сургуулийн доторх орчноо хүүхдүүдийн сэтгэлдээ хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгвэл хоёулаа сургуулийнхаа дотоод орчноос ахвлаа танилцуулж эхлэе тийм ээ. За бүгдээрээ сургууль руу орцгоё. Сано. Сайн байна уу? За тэгээд та бүхэндээ сургуулийн үүднээс нь эхлээд танилцуулж байна. Энэ болохоор манай сургуулийн авчирсан ингээд цом урамшуул манаас идэвхтэй сурагчдын манд ирсэн ингээд шагналууд байгаа. Тэгээд болохоор энэ болохоор манай сургуулийн манд загвар нь одоо энэ загварыг та бүхэндээ биежүүлж яг боддоор нь дотор нь аялуулъя. Хоёулаа эхлээд тааш орох уу? Хоёулаа номын салуу явъя л та. За одоо ингээд 4 цаг болж уг нь манай хичээл таарсан тийм ээ. Гэхдээ манай одоо тэгээ сурагч номын сандаа бол хичээлээ байнга тавьдаг тий. Гээдээсээ олох юм шиг. Ухаан чадвар. Нэрээ манай сургууль болохоор 2-7 хоногт нэг удаа шалгалт авдаг байгаа. Тэгээд энэ шалгалт нь болохоор бүх хичээлээр авдаг. Тийм болохоор тэгээ бидний хичээл сургууль бас маш сайнаар нөлөөлдөг байгаа. За тэгээд бас уйлрал болгоно нэг шалгалт авдаг байгаа. Гээдээсээгээд энэ шалгалт нь болохоор хүүхдүүдийн ингээд төвшин ингэж тогтоож ингэж яах зорилготой ингэж мэдүүлэх зорилготой тэр шалгалтаа одоо удахгүй авах гэж байгаа болохоор хүүхдүүд маань аягүй хичээлдээ шамдж байгаа хаа. Тийм номын санд ер нь хүүхд байгаа гэдэгт би бол итгэлтэй байна. За бүгдээрээ одоо ингээд номын санд л орцгоё. Номын санд ер нь хаяа заримдаа хүүхдүүд багтгүй те хэр хүүхдээ нь хоёулаа харъя л та. Сайн уу хичээлээ хийж байгаа юм. Шалгалт болохгүй бэлж байгаа юм уу? Харин тийм ээ, шалгалт болохгүй. Сайн байна шүү дээ. Тэгээд бид хоёр болохоор өнөөдөр ингээд сургуулаа танилцуулж байгаа. Тэгээд бидэнд ингээд өөрийнхөө мэдих сургуулийн талаар тэгээд авчгаан зүйл яриад өгөөч. За манай Дархан Пати буюу хүмүүсийн мэддгээр Дархан Монгол Туркийн хамтарсан сургуулинах 1994 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд Монгол улсад одоогийн байдлаар бол Дархан, Баян-Улгийн, Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотуудад энэ сургууль байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн элит олон улсын сургууль байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд манай Дархан Пати сургуулийн хамгийн том давуу тал гэх юм бол дотор байр байгаа. Дотор байранд сурагчид бид байрласнаар бие дааж сурдаг. Тэгээд цаг төлөвлөлтөд сурдаг. Мөн амьдралын зөв хөвшилтэй болж сурдаг. Мөн бид оройн цагаар этүүд гэж хийдэг. Этүүд нь давтлах гэсэн үг. Тэгээд орой бид хичээлийн үр дүндээ давтаад даалгавраа хийгээд бие аплан нартайгаа суудаг байгаа. Хүүхдийг сурахад ерөөхдөө сургуулийн орчин маш чухал байдаг. Манай сургуулийн дотоод орчин гэх юм бол энэ лабораториуд те сургууль доторх зүйлс ер нь бидний бүх талаас нь хангаж өгч чаддаг гэж би боддог. Тэгээ манай сургууль нь бол 6-7 8 дугаар ангиас нь эсэлт аваад тэгээд 6-8 9 дугаар ангид болохоор хүүхдүүд хэлний бэлтгэл чиглэлээр буюу англи хэлээ ингээд гүнзгийрүүлэн сураад 10 дугаар ангиасаа эхлүүлээд төгслөө бид англи хэлээр шинжлэх ухааны хичээлүүдэд суралцдаг байгаа. Манай сургууль нь бас ингээд хүүхдийг ганцхан сурах гэлтгүү ингээд бүхтлийн авьяасыг нь хөгжүүлэхэд бас маш их анхаардаг. Тэр нь болохоор клуб гэсэн үг. Манай сургууль маш олон клубтэй жишээлбэл спортын клуб гээд хөл бөмбөгийн, гар бөмбөгийн, саксны гэх мэт клубүүд, урлын клубүүд гэж бас байгаа. Хөгжим бүжиг гэх зэргээр бас робик шоу гээд маш олон төрлийн клубүүд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ сургуульд 8 дугаар ангид төгсөөд орж иж байсан. Тэгээд анх
Тэгээд маш их гайхажирсан зүйл гэх юм бол багш сурагчтай харилцаа байсан. Манай би анхын сургуульд орж ирэхээсээ өмнө ингээ багш гэдэг хүнийг зүгээр л нэг 40 минут хичээлээ зааж гараа явдаг хүн гэж боддог байсан бол энэ сургуульд орж ирээд би багш гэдэг хүн миний ах эгч тэ аав ээжтүүдээгүй миний гэр бүлийн хүн шиг одоо надад тусалж дэмждэг юм байна гэдгийг би ойлгож мэдчих авсан. Энэ сургууль орж ирж суралцах болсон нь миний энэ амьдралдаа хийсэн маш зөв алхмуудын нэг гэж би бодгоо. Би сургуулаараа бахархдаг. За энэ хоёр чинь одоо хүүхдүүд угаасаа бүгд ирэх юм яаж байгаа юм чинь нэг ангиар ерөөсөө ороод үзье. За тий. Орхох шаа. Бид хоёр ингээд нөө нэвтрүүлэг хийгээд сургуулаа танилцуулаад явж байгаа. Тэгээд нэг ярилцлага авчих уу. За. Сайн уу? Намайг Дэлгүүр Мөрөн гэдэг. Би Дархан Баатар сургуулийн 8 дугаар ангийн сурагч. Манай сургуулийн сар бүр багш болон сэтгэл судлаач, цагдаагийн байцаагч гэх зэрэг хүмүүсээс лекц семинар авдаг. Өр бүтээлтэй хичээл давтах сарын аяны хүрээнд зохион байгуулсан нийгмийн ажилтан Окон багшийн цаг ашиглалтын тухай лекцэнд би сууснаар цагийн төлөвлөгөөтэй болж сургалтанд маань ахиц гарсан. Цаг ашиглалтын төлөвлөгөө хийж сурснараа би аливаа дэмэг цэгцтэй цаг баримталдаг, хийх ажил минь дистралтай болсон ба өдөр тутмын цагийг хэмнэж өөр олон зүйлийг хийх цаг их гардаг. Мөн төлөвлөлт хийхэд надад хамгийн урам зориг өгсөн зүйл нь гэвэл кадтай шалгалтандаа нэгт орсон явдал юм. Баяр үргээ. Баярлалаа. Надад үргэлж боломж байдаг гэдгийг би ухаарсан шиг хүүхдүүд та нар ч гэсэн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж өөрөө өөртөө зорилго тавиарай. Чамд баярлалаа. Тэгээд манай сургууль болохоор ингээд нөө этүүдний цаг гээд одоо 3 цаг байдаг. Энэ цаг ингээд үр бүтээлтэй ингэж ашиглаж чадах юм бол ингээд манай энэ дэлгөөнөөш ингээд маш сайн ингээд үзүүлэлт гаргаж ингэж шалгалтандаа нэгт орж чадах нь шүү хүүхдүүдээ хичээгээрэй. За баярлалаа шаа. Хоёул одоо дуугчмын ангиар нэг ороод үзэх үү. Манай дуугчмын анги энд байгаа тий. За. Одоо нэг хичээл тартай юм чам хүүхдүүд их байгаа. Ороод үзье. За сайн байна. За одоо ингээд дуугчмынхаа ангитай танилцсанаа хоёлаа. Ишээ суучих уу? Юу хийж байна? Нэг удахгүй нэг тоглолт бэлдээл. Бид хоёр ингээд сургуулийнхаа талаар танилцуулаад бяцхан тий танилцуулга нэвтрүүлгийг явьж байгаа. Тэгээ одоо ингээд урлагийнхаа тий сургуулийн урлагийн арга хэмжээний талаар болдог арга хэмжээ явж ийсэн одоо тэмцээн ч юм уу тэр талаараа бидэнд товчгоо яриад өгөөч. За баярлалаа. За сайн байцгаана уу? Намайг Баяр шиг гэдэг. Би Дархан Баатар сургуулийн 12-ын Б ангиас суралцдаг. За манай сургуулиас ерөнхийдөө урлагийн тал дээр маш олон төрлийн одоо зүйлд оролцдогоос гадна зохион байгуулдаг байгаа. За тухайлбал олон улсын хил соёлын наадам гэж зүйл зохион байгуулагддаг. Тухайн наадам болохоор анх 2003 онд Турк улсад зохион байгуулагддаг байсан бол 2014 оноос эхэлж дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагддаг болсон байгаа. За тус наадамд миний би 2013, 2014, 2015 онуудад оролцсон Франц, Кыргызстан, Казахстан улсуудад оролцоод ирсэн байгаа. За харин чиний Сайн байцгаана уу? Намайг Хүлбаатарын Ганбаатар гэдэг. Би 11-ийн Б ангид сурдаг. Би энэ хил соёлын наадам болохоор Этиоп буюу Сенегал улс руу яваад ирсэн. за баярлалаа. Тойрын хувьд энэ олон улсын фестивалыг яг ямар зорилготойгоор явуулдаг гэж бодож байна? За миний бодлоор бол тухайн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн 140 гаруй орноос хүүхдүүд ирдэг. Үүгээрээ болохоор олон улсад те нөгөө нэг олон төрлийн хэл, соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх те хамгаалах зорилготой болов уу гэж бодож байгаа. Тэгээ мөн үүнээс гадна болохоор сурагчид бид нараар дамжуулан их дэлхийн одоо найрамдлыг тогтоож те олон улс хооронд харилцаа холбоо тогтоох зорилготой болов уу гэж би боддог. За ярилцлага өгсөн хоёртоо баярлалаа. За хоёлаа одоо тэгвэл хоёр давхарлаа орох уу? За хоёр давхар чи манай ICT, физик тэгээд хөрчин багш нарын өөрөө тэгээд манай 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын хичээл ардал тавих нь байна. Ер нь англи лабораториуд маань тий хоёр давхар байдаг. Хоёулаа ерөөсөө лабораторид орох уу? Мэдээлэл зүй лаборатори тий тгий хоёулаа тийш хар. За хүү юбэ? Юу вэ? За энэ манай нөгөө iSwift 2 жил дараалал оролцсон хүүхд тэгээд ICT-гээр хичээлдэг. Тэгээд аймагаас 2 медальтай, энэ жил болохоор алтан медалийг аваад улсад явах гэж байгаа хүүхд. За гаргасан амжилттай. Товчхон дуртай. Би аймагт 2 удаа алт авч ирсэн. Тэгээд 1 удаа хүрэл медальтай. Тэгээд iSwift олон улсын төслийн олимпиад 2 жил дараалал оролцож ирсэн. Тэгээд iSwift олон улсын төслийн олимпиад нь болохоор
Монгол улсад үйл ажиллагаа эхлүүлээд 7 жил болж байгаа. Тэгээд энэхүү олимпиадын гол зорилго нь болохоор залуу үе бидний анхаарлыг нийгэм байгаль орчинд тулгамдж байгаа асуудлуудад татах зорилготой. Тэгээд манай сургууль энэхүү олимпиадад оролцоход их дэмжлэг үзүүлдэг. Тэгээд манай сургуулиас жил бүр тогтмол идэвхтэй оролцож тэмцээнд амжилт гаргаад олон улсын хэмжээнд оролцоод Америк, Турк, Азербайджан, Казахстан гэх мэт улсууд руу яваад ирсэн. За баярлалаа. За тэгээд цаашдаа илүү амжилт гаргах болтгоо гэж баяр хүргэе. Чи таньж энэ нөгөө манай сурвалд гадаадас ирж суралцсан 2 хүүхэд шүү дээ. Энэ хоёроос ч ихсэн яриа. За сайн уу? Юу хийж байгаа? Чилээжин. Стадийн сургууль талаар нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд би чамайг Канадаас ирсэн гэж сонссон. Канадын сургуулиудаас ирэх нь өөр байна. Монголд сурах ямар хөө байна? Here in Mongolia, Энд Монголд ирээд надад бүх зүйл нь маш өөр санагдсан. Дархан эмпатийн сургууль багш нар нь хүүхдүүдтэйгээ маш сайн тулж ажиллаж чаддаг. Харин Канадад тийм байгаагүй. Мөн сурагчдаа олимпиадад орох боломжийг нээж өгдөг. Миний хувьд The World Scholars Cup буюу олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. and they give you the chance to go to Olympiads. Thank you. Okay, thank you for you. За тэгэхээр одоо энэ манай Солонгосоос ирсэн хүүхэд байгаа. Уг нь Солонгосоос ирсэн гэхдээ одоо монгол хэлээр маш сайн ярьдаг болсон байна. Сайн байцгаана уу? Намайг Жон Ичан гэдэг. Би Дархан эмпати сургуулийн 9А ангид сурдаг. Би Монголд 2007 онд 7 настайдаа анх ирж одоо хүртэл ингээд Монголд амьдарч байгаа. Тэгээд би энэ Дархан эмпати сургуульд орж ирээд ингээ өөрийнхөө олон талыг хөгжүүлж бас их олимпиад оролцсон, амжилттай оролцсон байгаа. Энэ удаа мэдээлэл зүгийн олимпиадад оролцож 2 дугаар байранд орж мөнгөн медалийг авсан байгаа. Тэгээд цаашид бас ингээд өөрийгөө хөгжүүлэх ингээд сургууль гэж бодож байгаа. 저는 학교를 사랑합니다. Энэ би сургууль тайртай гэсэн үг байгаамаа. За баярлалаа. Хичээл сургалтад өндөр амжилт хүсье. За хоёлаа одоо ингээд 2 давхраас доошо бууя. 2 давхар чи өөр юу байдаг вүлээ? За очгоор чи одоо ингээд манай 10 11 12 дугаар ангийнхан ингээд 2 давхартай байрладаг. Тэгээд 8 9 7 8 9 дугаар ангиуд нь болохоор 1 давхартай. Тэгээд 6 7 нь болохоор манай тэр баг сургуульд ингээд байрладаг байгаа. Тэгээд хоёлаа энэ нөгөө нэг манай сургуулийн коридор хажуугаар гадаад ихтэй сургуулиуд байдаг шүү дээ. Миний хүсэж мөрөөдөг сургууль хүртэл тэнд байгаа. Хоёлаа энийг танилцуулах уу? Энэ болохоор ингээд гадаадын ихтэй сургуулиуд дэлхийн шилдэг топ 100 сургуулийг болохоор энэ хан дээр ингээд бүх ингээд танилцуулах хэрэгтэй мэдээллүүдийг ингээд хан дээр ингэж танилцуулсан байгаа. Одоо энэ жишээл болохоор Vistula Group of University гэдэг энэ Америкийн нэгдсэн ингээд юм сургууль байгаа. Тэгээд ингээд цаашаа ингээд дэлхийн ингээд өчнөө ингээд шилдэг сургуулиудыг болохоор энэ манай хан дээр ингэж юу тавьсан. Одоо бид хэдийн ингээд тийм endeavor ингээд бидний ингээд юу болдог. Тийм ингээд ийшээ ингээд урам зориг өгдөг бид нар. Чиний нэр орох гэжсэн дуртай сургууль хаал. Энэ Princeton University гэдэг. Энэ болохоор нөгөө Harry Potter-ын зураг авалт гэсэн сургууль. Янз юм би. Тэгээд энэ ч бас шилдэг 20 тоо юм биш тий. Тийм топ 20 сургуулийн нэг. Гоё. Чи нэрээ ямар мэргэжлээр сурах гэж бодож байна? Инженерээр, барилгын инженерээр сурах юм уу гэж бодоод одоо сурах гал, явах гал хичээлээгээл явж л байна да. Хоёул одоо юу явах вэ? Сургуулийн менежерийн өрөөнд хүүхдүүдийн нөгөө олимпиада бэлддэг өрөөр орж үзье. За тэгээ хоёул тэгвэл доошо бох уу? За. За ингээд одоо 9 цэн тэр УЗБ-ийн өрөөлөө ороод энэ болохоор манай юунууд олимпиад бэлддэг сурагчид маань болохоор энд ингээд суудаг байгаа. Тэгээд бас манай менежерийн өрөө тэгээд ийшээ үтс ороод байгаа. Merhaba, Skender Bey. Teşekkürler. Bir şey çocuklara görüşeyim. Tamam. За энэ болохоор ингээд нөгөө хойтлын өрөөр ингээд орох таас зөвшөөрлөхгүй болохгүй. За юу байцгаана. За минь өөрийнхөө талаар товчхон танилцуулаад гаргасан амжилтуудаа тавтай болцоорой. За намайг Бинчин гэдэг Дархан эмпати сургуулийн 12 дугаар ангид сурдаг.
Тэгээд манай сургуулийн хөтөлбөрт болохоор орос хэл заадаггүй. Гэхдээ орос хэлний дуулан байдаг. Тэгээ үүгээр дамжуулаад аймгийн орос хэлний гүнзгий төрөлд мөн Сэлэнг аймагт зохиогдсон бүсийн олимпиадад алт мөнгөн медаль авсан. Чи бас нэр Орос руу тэтгэлэг авсан тий? Оросын улбооны улсаас жил болгон одоо тэтгэлэг зарлагддаг. За үүнд болохоор манай сургуулиас олгодог математикийн мэдлэг мөн орос хэлний мэдлэг их чухал байсан. Манай сургууль ийм л бас амжилттай явж байгаа амар бахархаж байна. Чамайг орос хэлний олимпиадад байр эзэлсэн гэж сонссон. Тэр талаараа яриач. Юу би Стурангта Тархуул аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан орос хэлний олимпиадад 1-р байр эзэлжсэн. Тэгээд энэ дэрхээс өмнө орос сургууль сурж исэн. Тэгээд юу энэ сургууль шилжээ. Тэгээд орос хэлийг хайна гэж амар айжсэн ч гэсэн манай сургуулийн зүгээс бид нарт зориулаад тэгээд нөгөө нэг юу хөтөлбөрт нь хэдий орос хэлний хичээл байдаггүй ч гэсэн багш өсөж өгсөн байгаа. Тэгээд одоо тэгээд орос хэлээ байнга тавтлага цагаар авдаг гэсэн үг үү? Тийм хичээлийн бус цагаар чөлөө цагаараа багшаасаа тавтлага авдаг. За баярлалаа чамд сургалтанд өндөр амжилт хүсье. Манай сургуульд суралцсанаар англи, турк болон тий өөрсдийнхөө төрлөх хэл герман, орос хэл гэх мэт хэлүүдийг үздэг байгаа. Тэгээд орос хэлээр зөвхөн орос хэл гэхэд манай сурагчид маань ийм амжилттай явж байгааг бүгдээрээ харж байна. За хоёулаа одоо гадагшаа гарах уу? Спортын талбай явах уу? За тий явцгаая бүгдээрээ. Манай сургалтнаас гадна тэ хүүхдийг урлаг спортоор маш хөгжүүлж чаддаг гэж боддог шүү дээ. Чи тэгж боддгоо? Тийм дайчгүй. Тэгээд энэ чинь тэгээд бас ингээд өөрсдийнх нь ингээд хувийн ингээд өөрсдийнх нь ингээд сонирхдаг хичээл ингээд хавуулахгүй ингээд хичээллүүдэд клуб дугуйл ажиллаулаад байна гэж бас болж байгаа байхгүй тий. Өөрийнхөө сонирхсан юм бол ер нь чухал шүү дээ тий. Өөрөө юмаа сонирхч яаж энэ чинь амжилт үзүүлнэ шүү дээ. Би ер нь сакс тоглох юм гадаад тоглох дуртай. Гоё шүү дээ. Тий. Хичээл тараад ер нь ингээд манай энэ шийд хөлбөмбөгийн талбай солирохгүй дээ тий. Битүү. Ер нь бас манай сургуулийн нэг давуу тал нь би энэ манай хөлбөмбөгийн талбай тэгээд элсний волейбол юм болов гэж боддөө шүү дээ. Энэ чинь болохоор бас ингээд хүүхдүүд ингээд завсарлахаар одоо ингээд 4-6-гийн хооронд этүүдний цагаараа чөлөөтэй цагаараа ингээд бас тий янз бүрийн ингээд хоорондоо ингээд нэг баг болоод ингээд хамтарч ингээд тоглоод ингээд өрсөлдөө явж байна гэдэг чинь бас ингээд бас бидэн ч эрүүл тэгэл өөрсдөөс чинь бие бэлдэр нь хөгжөөд бас гоё. Тий, ер нь сакс гэх мэтлэн багийн спортууд ер нь хүмүүсийг багаа чадсалж тий нэгтгэж өгдөг юм шиг надад санагддаг. Тийм шүү дээ. За хоёулаа тэгвэл одоо хүүхдүүдэд ярилцсан шүү дээ төхөө. Хүүхдүүдийн сэтгэлийг сонсъё. Хоёр юу хийж байгаа? Ишээ сууч хөө хоёр. Хоёр хүлээжсэн үү? За, чи хоккей тоглолт юм уу те? Тий. За, хоккейгоор ямар амжилт гаргасан дээрээд өгөөч? Би ер нь ихэнхдээ улсын хоккейн төрлөөр явагдсан бүхэл тэмцээнд оролцдог. Тэгээд ихэнхдээ ер нь алт мөнгөн медаль авдаг. Ер нь тийм аймхаа байхаа болоод ир зэрэгтэй болно. Ер нь төсвөр сайтай болно гэдэг. За, баярлалаа. Тэгээ шатраар хичээлдэг. Тэгээд тэрний хадлаар ингээд гаргасан амжилтуудаа бид нарт ингээд хаваалцаач. Би сүүлийн 2015 оноос 2017 одоо хүртэл олсон тэмцээн болгонд энэ байж медаль хүсэлээр өдөрт хүртэл амжилт гаргацаад байна. Тэгээд манай сургууль нь олон төрлийн спортын, оюун ухааны, урлаг соёлын тийм олон тэмцээн зохион байгуулалтаас би шатны тэмцээнд ордог. Тэгээд ороод энэ сургуулийн авраг болчихсон. Баяр үргээ ямарлаа. За. Эстамонд хүүхдэн шатраагтай яриа. Спортоо наач бас нэг агуу спорт шүү дээ тий. За тэгээд амжилт үү. За, баярлалаа. За энэ манай ингээд төлөв мөнгөний талбай маань. За эндээс болохоор нэг хүүхдээ ярилцлага авъя гэж бодсон юм аа. За, аюун сайн уу? Тоглоалаа гэнэ. Би Дархан Эмпати суугаад MJ ингээ мөн хөлбөмбөгийн клубын шүү. Өмнө 2-3 удаа 2014 онд олон улсын тэмцээнд орсон, мөн 2015 онд 2 тэмцээнд орсон. Нэг нь Хятадд бас олон улсын тэмцээн. Энэ манай хөлбөмбөгийн клубын хувцас би ардаа дугаар болно ингээд. Оо яа.
Ямар гоё юм бэ те. За тэгээд манай Тэмүүжин шиг ингээд олон улсын тэмцээнд ингээд явах ингээд шилдэг тамирчид манай энэ хөлбөмбөгийн талбайгаас төрөх хаа гэж найж байна. Тэгээд одоо манай хөтлөгч Аривчка болохоор эсний холбооны талбай дээр байгаа. Тийшээ. Болоо тоглолоо жоохон. Тэгээд тэнд хоёлоо болоо тоглож байгаа хүмүүстэй ярилцлага авдаг хөө. За тий. Хинээс авах вэ? Өө таарч болоор наач. Нааш. Одоо ингээд болоо шатлаар ягаад энэ тоглолтыг те бидний чөлөө цаг. За манай волейболын талбай нь болохоор бас сургуулиудаас ялгарх ганц нэг давуу тал юм гэж би хувьдаа боддог. Тэгээд бид нар энэ чөлөө цагаа өнгөрүүлдэг. За баярлалаа. Би дараач таашна. За яа. Энэ моднууд дээр нөгөө ханамар арнидаг урагд шүү дээ. Түүж иддэг хоолны дараа санаж байна. Тий. Тэгэл хоолны дараа гамтан гэл гүн. Одоо нөгөө цэцгэлдэг үйлрэл нь эхлэх шүү дээ. Одоо згой. Тэгэл энд суугаад гоё ямардаг байд тээ. Урлаг залгаж соёл урлаг залт хөвчөд нь үзгөө. За тэгвэл цаараад үзтээ. чи дараа нь хаалт даар. За тэг. Одоо урлаг зал орно тий. За тэгээ урлаг зал руу оръё. За энд болохоор ингээ манай урлаг зал байдаг. Дээдэлтэй хоолны танхимтай. Ингээ нэг давхартай урлаг залтай. Одоо бөөнөр урлаг зал руу орцгоё. Манай сурвалж бас алхвал нэлээд том юм тий. Ядарч шээ. Энэ жоох амарчаад тэр хоёртой ярилцах уу. За тэгээ энэ хоёрын бэлтгэлийн дуусгаар нь хоёлаа ярилцдаг хөө. За тэг. Хүй, сайн уу чи юу хийж явж байгаа? Оо хоёроо нэг хаа бүжиг харах гал явж. Чи бүжиг харах гэж ирсэн юм уу? Бүжиглэх гэж ирсэн юм уу? Гой хоцоо зүмс. Дараа нь бүжиглэх гээд ирсэн. Тийм үү. Шүкө хэдвэр ингэлээ? 6 дугаар анги. 6 дугаар анги тий. Бүжиглдэг тий? Бүжиглдэг. Монгол бүжиглдэг. Танайда Монгол бүжигний хадлаар жоохон яриад өгөөч. Монгол бүжиг нь болохоор Монгол туурхтны зан авир, ёс заншлыг харуулсан бүжиг байгаа. Чиний хувьд хэрэг хуралдаанд тэмцээнд оролцож амжилт гаргаж ирсэн бэ? 2011 оноос хойш Аймаг хот сургууль сумын тэмцээнд орж алтан хөрөл медалуудыг эзэлжсэн. Тэгээд бүжгийн төрлөөр одоо хичнээн удаан хичээлж байгаа вэ? 6 жил хичээлж байна. Цэцэрлэгийн ахлах бүлэгт хасаа хичээлж гэлсэн. Мундаг юм аа. Урлын өөр төрлөөр хичээлдэг үү? Уран онцлогаар хичээлдэг. Сая бас тэмцээнд ороод 3 дахь байранд орсон байгаа. 5 ТV-ийн хаанан чадсан танай Монгол жижигхэн үү гэж 50 төгрөгийн нэг нь асуувал та ингэж хариулаарай. Жижигхэн миний их орон жижигхэн. Жил сарын улирал дөр бүр төөлөг жижигхэн. Жалгын жаалхан горхин далайд цуцгадаг жижигхэн. Жаахан шаваа өгтөөс нь мандхаа туяардаг жижигхэн. Жангар гэсэрвгүүдээс нь Чингис тадардаг жижигхэн. Мундаг юм аа. За баярлаа. Аниг энэ хоёр их жахаа дараа бүжгээ бэлтгэж байгаа юм уу те? За тэгвэл бит хоёр ингээд сургууль хадлаар нэвтрүүлэг хийгээ явж байна. Энэ хоёр ихтэй ярьцлага авчаа явлаа. За баярлаа баяртай. Ахтуудаа асано. Бүжгээ үлч юм уу? За тэгээд бүжиглээ тэр удаж байгаа лээ. 2 жил болж байгаа. Тэгээд энэ бүжгийнхаа ингээд нэг талаар жоох яриад өгөөч. Ямар бүжиг ингээ ямар холбогдолтой вэ? Энэ бүжиг маань бол авиаслаг туркчид тэмцээнд оролцсон турк бүжигийн хамтлагийн бүжиг байгаа. Энэ бүжгээр бол олон улсын хэл соёлын наадамд оролцож исэн. Хоёр энэ турк бүжгээр хизэнээс эхэлж хичээлж гисэн бэ? Өмнө жил 8 дугаар ангиас хичээллээд одоо энэ 2 дахь жил. Дурлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Хоёлаа одоо хоол идъя. За конференц салооныхаа ингээд нөгөө урлын тамхиныхаа ярилцлагыг хийжлээ. Одоо болохоор хоолны зал руугаа явж байна. Манай сургууль нь болохоор өдөрт 3 удаа хоол өгдөг тийм ээ. Өглөөний цай өгдөг байгаа. Өдөр хичээлийн завсарлагаанаар хоол өгдөг байгаа. Өдрийн хоол. Мөн орой хичээл харсны дараас хоол өгдөг байгаа тийм ээ. Тэр ялган хоол авч хоёул очиад ярилцъя л даа хөө. Тэг ярилцлаа. За.
Ялгуна. Хоолнд орчих нь уу? Аха, хоолндоо орохгүй бол. Хамгийн түрүүнд ганцаараа өрөөд ирсэн юм уу? Харин тийм. Таашаа дүүжээ. Хаалаа ингэ ярьдаг. За тэгээ. Бусад ерөнхий боловсролын сургуулиудаас манай сургуулийн нэг давуу тал нь гэх юм бол манай хоолны зал байгаа. Манай сургуулийн хүүхдүүд нь өдөрт 3 удаа хоолдог байгаа. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэж хоолдог байгаа. Уг нь энэ заал дүүрэн байдгийн чи хамгийн түрүүнд хоолнд орсон юм уу? Харин хамгийн түрүүнд л ороод ирлээ. За тэгвэл хоолны залны талаар бид нар товчхон ярьж өгөөч. Манай сургуулийн хоолны хувьд гэх юм бол олон жилийн туршлагатай тоогоочноор ажилладаг. Тэгээд дээрэс нь цэвэр тохилог орчинд хооллдог байгаа. Өдөр болгоо адилхан хоол өгдөг эсвэл өдөр өдрөөр өөрөөр хоол өгдөг? Өдөр болго өөрөөр хоол өгдөг. Янз бүрийн хоол өгдөг байгаа. Зөвхөн хоол гэлтгүй хамтдаа хачир ч юм уу байдаг болов? Өдрийн хоол нь бол янз бүрийн хачир, салаад эднэр бол өгдөг. Энэ хоолны цэнүүдэн дандаа монгол хоол байдаг эсвэл түрк монгол хоол хамтдаа байдаг уу? Ямар нэгэн баяр ёслолоор л ер нь түрк хоол өгдөг. Тэгээ бусд үед бол монгол хоолоо өгдөг байгаа. За баярлалаа сайхан уулзаарай. За баярлалаа. Хоол амттай байлаа. Амттай байл, үнэхээр амттай байлаа. Одоо байрлал болох уу? Та бүхэн сая харсан баах энэ хоёр давхар барилга маань болохоор доор нь урлагийн зал байдаг. Дээдл нь болохоор хоолны зал байдаг байгаа. За та бүхэндээ эхлээд дотор байрныхаа ингээ гадна талаас нь танилцуулъя. Манай дотор байр маань болохоор эрэгтэй дотор байр, эмэгтэй дотор байр гэж хоёр хэсэгт хуваагдсан байгаа. Та бүхний харж байгаа нь болохоор гол хаалга байгаамаа. Энэ гол хаалгаар болохоор ороод манай жижиг сургууль маань гэдэг байгаа. Энд манай бага ангийнхаа хичээлдэг байгаа. За бүгдээрээ одоо дотор байрны хүүхдүүдийн сууж ах шиг байна. Бүгдээрээ очиж ярилцгаая. Чи дотор байранд хэдэн жил ажиллаж байгаа вэ? Одоо энэ анхны жил нодлон бас орсон. Энэ дотор байр ер нь их таалагдж байгаа. Одоо хичээл тарсны дараа чөлөө цагаа өнгөрүүлээд хичээлээ давтах этүүдний цагтай. Тэр цагаар одоо абитагаа зүг мэдгүй зүйлээ абигаас асуугаад хичээлээ бүрэн дүүрэнд авчиж байгаа. Тэгээд одоо энэ этүүд болгон завсарлагатай. Тэгээд завсарлага бүрээрээ одоо бид нар хичээлээ өөртөө сонгож тэгээд мэдгүй зүйл гарвал бус хүүхдүүдээс асуух бас боломжтой. Мөн абигаас гадаад хэл турк хэл англи хэлээр асуудаг болохоор мэдлийн англи гадаад хэлний түвшин өндөр болно. Аби авлаа гэдэг нь болохоор та нарыг дотор байранд хардаг ер нь хүмүүжүүлэгч багш гэсэн үг тийм ээ? Тийм ээ. Байранд ер нь орж ирснээс ер нь гадаа гэрээс явдаг хүүхдүүдээс илүү юм болов гэж боддоо шүү дээ. Яагаад гэвэл сургуультай ангийнхаа хүүхдүүдтэйгээ аби авлаа нартаа багштайгаа ойрхон бас хичээл номоо ихэж гэсэн ер нь төхөн гэж боддгоо. Дотор байрныхаа нэгдүгээр давхарт орж манай нөгөө гар урлалын танхим байдаг да. Тийш орж хүүхдүүдтэйгээ танилцъя гэж бодож байна. Юу хийж байгаа бол сонирхъя те. Тэнд хүүхдүүдийн маань маш зөндөө бүтээлүүд байдаг. За ингээд одоо урлаг танхим да. За иш урлаг танхим руу ороод үзье гэлээ. За сайн өгдөө. Юу хийж байна? За бид хоёр ингээд нөгөө сургуулаа танилцуулаа нэвтрүүлгийг явж байгаа. Тэгээ та тийм бас юу хийж байгааг сонирхуулъя гэж төрөөд ирсэн юм аа. Гар урлангийн дугууланд бид шавраар ийм амтд хийж сурсан. Янз янзын амтд хийж сурсан. Тэгээд одоо бид нар ийм цаасаар хайрцаг хийж байгаа. Одоо дотны үндэ юм уу ээж авдаа бэлэглэх гэж ийм хайрцагнууд хийж байгаа. За чи ч бас цаасаар юм хтээ сурж байгаа юм уу те? Тэгээд энэ нь болохоор love box гэдэг тийм хайртай дотны үндэ ч юм уу тэгээ бэлэглэх тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд тэрнээс цааш бид нар олон юм бүтээн гэж бодож байгаа. За баярлаа. Цаашдаа үлэм их хийж бүтээгээрэй. За баяртай хүүхдүүд амжилт хүсье. За тэгээ дотор байрныхаа урлагийн танхимтайгаа танилцлаа. Одоо ингээд энэ ийшээ ингээд октоодын дотороор ийшээ хөвгүүдийн дотороор тустай байгаа. Октоодын дотороор аялье гэж бодож байна. Тэгэхээр хоёлоо одоо ингээд төр уулзахгүй би орж сурвалжлаа илээ. Баяртай. За бүгдээрээ ингээд эмхтэй дотор байрлал орцгоё. За ингээд би дотор байрныхаа 5 чиг өмссөн. Одоо дээшээ гарч ийн. Энэгээр ингээ хамдаагаар хийсэн чимэглэлүүдийг маань болохоор манай бага ангийн сурагчид уралсан байгаа. За ингээд манай дотор байрны 2 давхарт маань болохоор бидний хичээл хийдэг өрөөнүүдэд байрладаг. За одоо бүгдээрээ ийшээ явж танилцгаая. Цайны цаг хийдэг өрөө байгаа. Энэ болохоор манай галзуух байгаа. За сайн уу хүүхдүүдаа.
Юу эцгээж байна? Аха. Чөлөө цагаараа пицца хийгээд тэгээд аплатаа чөлөө цагийг хөвчлөлтөө өнгөрөөж гинөө. Ер нь пиццанаас өөр ямар зүйл хийж сурдаг вэ? Бид нар айгүй хэм сурдаг шүү дээ. Анхлаа юу юм мэддгүйсэн. Тэгээ хоолны клубт яваад торт морт ер нь бага юмар айгүй хэм хийж сурсан. Тэгээд 7 хоногт дандаа өөр зүйл хийж сурдаг уу? Аха, өөр зүйл хийж сурна. Тэгээд тэдрийг өөртөө иддэг. Тэгээд цаг ер нь бол хамтдаа зугаатай өнгөрүүлж чаддаг. За тэгээд пиццанаас өөр юу хийж сурдаг? Турк үндэсний хоол, тэгээд ер нь бол төрөл бүрийн амттан, тэгээд бас уух зүйлс одоо техник тийм зүйл хийж сурсан. За зөвшөө амттай зүйл хийж сураарай. Баярлалаа. За одоо бүгдээрээ охтуудынхаа өрөөдөө танилцъя. Ингээ хоёр товтноо болохоор бидний хичээл хийдэг өрөө байгаа. Энэ болохоор манай дотор байрны захирлын суудаг өрөө байна. За ингээд бүгдээрээ 3 давхарлаа. Мөн 4 давхарлаа явцгаая. За манай дотор байрны болохоор ингээд өнцөг булан бүрдээ ингээд камертай. Манай 4 давхрын хүүхдүүд болохоор ингээд өөрсдөө зориулж те ийм одоо сургааллууд хүмүүсийн хэлсэн үгнүүд бичсэн байгаа. Шатаар дээшээ гарахтаа зүгээр гарахгүй энийг уншиж тэр өдрийнхөө урмыг авч гардаг байгаа. За одоо ингээд бүгдээрээ 4 давхарлаа гарч ирж байна. Ийшээ охтуудын өрөө рүү орж үзцгээе. За юу хийж ийн? Ийшээ суучлах уу? За ингээд би сургуулийн талаар ингээд нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ дотор байрны талаар бяцхан бид нарт товч танилцуулаад өгөөч. Намайг Батбаярын Цэцэрлэг гэдэг. Би Тархын Баатарын сургуулийн 11-р ангийн сурагч. 9-р ангиас энэ сургуульд орсон. Тэгээд 3 дахь жилдээ дотор байранд ажиллаж байна. Тэгээд манай дотор байрны давуу тал гэвэл найз нөхөдтэй болдог, биедад сурдаг, цагийг зөв зарцуулж чаддаг. Тэгээд ихч болон авлаа нартайгаа ингээд програм хийдэг. Жишээлбэл цайны цаг, киноны цаг, спорт цаг зэрэг олон зүйлүүд хийдэг байгаа. Тэгээд манай сургуулийн төгсөгч нар болохоор гадаад оронд илүү ихтэй сургууль суралцдаг. Тэгээд гадаад оронд сурахлаар гол нь нөгөө дотор байранд байрладаг. Тэнч учраас бид нэр дотор байранд байснаар илүү давуу талтай гэж би боддог. За тэгээд танаа өрөө их цэвэрхэн өрөө байна. Тэгээд дотор байрч гэсэн үнэхээр тухтаа харагдаж байна. За тэгээд ярилцлага өгсөн баярлалаа. Баярлалаа. За дараа уулзъя баяртай. За ингээд та бүхэндээ дотор байраа ингээд хүүхдүүдийн дотор байраа. Тэгээд нэг давхартайгаа ингээд танилцууллаа. Тэгээд та бүхэн ингээд харсан байх гэж найдаж байна. Өнөөдөр та бүхэндээ сургуулийнхаа орчинг танилцуулж, бас найзуудынхаа сэтгэлийг сонслоо. За тийм тэгээд одоо ингээд манай сургуульд байгаа ингээд орохыг хүссэн хүүхдүүд мандлахаар бич шалгалтаа өгөө тэнцээ. Тэгээд өөрөө хичээл ингээд хангалттай орч чадна. Тэгээд орчих юм бол тэгээд сайхан ихтэй сургууль руу одоо ингээд apply хийхэд туслаад ингээд цаашаа ингээд хөгжиж дэвшигтэн гэж талаар онцлог байна. Тийм болохоор. Тэгээд манай сургуульд орохыг хүссэн бүх хүүхдүүдэд манай сургууль үргэлж нээлттэй авах болно. Чи сургуулийнхаа юугаар нь хамгийн их бахархдаг вэ? Ер нь тэгэл бахархгүй юм байхгүй л дээ. Яг ингээд бодоод үзэх юм бол ингээд багш нар сурагчид найз нөхөө тэгээд байгаа орчин хүртэл ингээд үнэхээр сайхан тэгээд бид нарыг одоо бас хамгийн гол юм гэх юм бол бид нарыг ингээд төгсөөд дараа бид нартай холбоогоо тасалдгүй ингээд манай Турк сургуулийн төгсөгчдийн холбоо гэдэг байдаг. Одоо тэр холбоонд ингээд өргөж бие биентэйгээ ингээд холбоотой бие биентэй ингээд тусалж явдгаас манай сургуулийн нэг онцлог байгаа. Тийм болохоор үүгээрээ бахархдаг та. Харин миний хувьд бол хоёулаа одоо ингээд төгсөх анги. Надаа одоо ингээд хонхны баяраа хийгээд сургуулаа ингээд орхиод явна гэхээр сэтгэл нэг л тийм таагүй мэдрэмж тийм хорогдох сэтгэл төрж ин чад тэгж гин үү? Бүр ингээд эндээ байгаа л. Үнэхээр 4 жилийн хугацаа гэдэг маш хурдан өнгөрлөө. Би энэ сургуульд 4 жил сурахдаа үнэхээр маш олон зүйлийг сурч чадсан. Миний амьдралд хүртэл маш олон амжилтууд гарч чадсан. Тэгээ одоо өөрийн хүссэн улс руугаа тэтгэлгээ авсан. Энэ сургуульд орж ирэхдээ тэтгэлэгтэй орж ирж явахдаа тэтгэлэг авч чадсандаа маш их баяртай байна. Би орохдоо тэтгэлэг аваагүй. Одоо явахдаа тэтгэлэг авах гал явж байна. За ингээд сургуулийн маань нэгэн хэсэг нэгэн өдөр ийм байла. За бид хоёр одоо хичээлийн цагаар хашаанаас гарч болохгүй байгаа. Тийм болохоор одоо орох хэрэгтэй. Тэгээд хоёул орохоос өмнө өөрийгөө очих тийм. За тий. За илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа. Дархан эмпати. Баярлалаа.